Оос сундгүй, бичиг мэддгүй бамбарууш. Байн нарлаг чөлөөнд дараа туулаа хоёр хамт амьдардаг байжээ. Нар туссан цонхтой, цэлгэр сайхан байшинтай, наадаж тоглох дүүжин савлуур бүхий тоглоомын талбайтай, эвтэй найртай анд найзууд гин. Намрын нарлаг сайхан өдөр бондгор зараа жимсэнд явж борхон туулай гэртээ үлджээ. Туулай халиараар хачирсан том том бин хайрч дуусаад. За одоо үдийн цай бэлэн. Ганцаараа байх уйдгартай юм аа. Зараа найзыгаа ирэхээр л цайгаа уудаг хэрэгээ гэсээр тоглохоор явлаа. Туулай байшингийнхаа үүдийг ёстой торох шиг том, тороо шиг зүтгэр цоожоор цоожлоо. Түлхүүрээ харин түлээн доогурнуу. Туулаа тэгээ дэгдэн одох гиснээ эзгүй хаагур зараа найз минь ирвэл яаж гэртээ орох вүлээ гэж баахан эргэлджээ. Тэгснээ ам цагаан цаас дэлхийн түнтгэр зараа найз минь түлээн доогуур түлхүүр би жаахан тоглолцоход ирий. Бингээ идээд амарч байгаарай туулай гэж яруу сайхан бичгээ цоожны нүхэнд шургуулж орхив. Туулааг яваад удаагүй байтал халиартай бингийн үнэр авсан халтар бамбарууш ирлээ. Бамбарууш за мөн азгүй юм боллоо. Халиартай бингээр дайлуулж хашаанд нь жоохон тоглоё гэсэн юм. Даанч тэд эзгүй байх юм. Энэ одоо юу бичих вэ? За би ямар уншиж чадах биш. Зараа туулаа хоёр хаашаа явсан хизээ ирэхэл бичээвиз химэн ганцаараа ярьж байжээ. Гэтэл гал хонгор гавар ирж гин. Тэр бамбаруушийг доогтой гихчин жуумалзан бамбарууш чи зараа туулаа хоёртой хамт амьдардаг болоо юу? Эсвэл энэ захиаг туулаад өгөх гэж байгаа юм уу? Гэд бичгийг булаах шахам авлаа. Гавар жихээ соотгонуулан нүдээ эргэлдүүлэн баясгалантай уншиж байснаа гинт бачимдсан дүр үзүүлэн хүй хоёулаа зүгтээ. Энэ байшин 10 хормын дараа дэлбэрнэ гэж байна. Чи баруун тийшээ би зүүн тийшээ гэд угас хийлээ. Бамбарууш гүгээд л байлаа. Гүйсээр яваад тэр таатай наргагүй тоглож байгаа туулайг олж харлаа. Өг сүггүй хурдалж ирсэн бамбарууш айхалж ууглан танай байшин гэж баахан ирж төгдөрж байгаад эцэст нь бараг цорчмоор дуугаар дэлбэрэх гэж байна гэж хашгирав. Туулай юу гэснээ ухаан зүггүй дэгдлээ. Бамбарууш араас нь ойртож болохгүй, очиж болохгүй гэж учирлан байдгаараа хурдалж яваад яг гүцхийн даваан дээр уруу газар таварцаглан унаж бөмбөрөн одов. Бамбарууш хөвтөж байснаа босож харвал зараа туулаа хоёрын байшин эвдэрч сүйдсэн юм алга. Харин гавар томоо бин амандаа зуучхаад хайруулын тавг далайн элдэж яваа туулайг үе сүүлээрээ хууран зогтож явахыг олж харжээ. Бамбарууш сая л гаварт хуурцснаа ухаарч ер нь бичиг үсэг сурыг байз гэж бодож гин.